ингээ ярьдаг шүү дээ. Yes, it's a story. Бид нар угаасаа түүхээ хийдэг. Brand story-гаа бичдэг. За ядагдчихгүй unique гэдэг юм тодорхойлдог. Үнцэн ялгараад за амар олон юмнуудыг бид нар хийж болно. Тэгээ график, лого, дизайн, тэ одоо амлалт, promise гэж бид нар зөндөө өнөдийг боддог байхнаа бодолцож хийдэг. Value, benefit гэдэг амар олон зүйлийг бид бүтээгдэхүүнийхээ брендингийг хийхдээ бол гаргадаг. Энэ нэг маш их судалгаа хэрэгтэй байдаг, маш их brainstorm хийдэг. Тэгвэл бид нар чинь бүгдээрээ нийлээд ердөө бүтээгдэхүүний identity буюу тэрийг таних тэмдэг болж байгаа юм байна тий. Одоо орчин үед бид нар брэнд гэхээр амар том алсын гэж юу харахаа байлцсан. Өөрөөр хэлбэл энэ чинь бид нар зөндөө маш олон одоо нэг брэндүүдийг мэднэ. Эдгээр эндээс харах юм бол энэ чинь зөв трейдмарк байхгүй. Одоо чинь бид яаж харах юм те яаж мэдрэх юм. Гэвчээний бид нар бол маркетингийн хамгийн ихний ажил бол мэдээж бүтээгдэхүүний дараах нь энэ чинь өнгө дүр төрх дуу хоолой, шинж чанар, давуу тал юу гэдэг юм бүгдийг ингэж зохиож гаргадаг. Судалгаан дээр үнэлж бүтээгдэхүүнийг уйж гаргадаг байх нь. Жишээ нь энэ 14 оны топ 100 брендийг бол логонуудыг бол маш жижигжүүлсэн хувьбараар бол харуулж байна. За бид нар бас яаж татах вэ? Монгол ID манаас те 2 сар байгуулагдаад өөрсдийнх нь лого брендингээ хийгээд брендэлт хийгээд анхны удаа 5 сард ICT Expo-оор оролцоод олон нийтэд гарч ирсэн анхны юм байна. За өөрөөр гэх юм бол бид Monkey HD гэдэг сувгаас те сайхан 2 хоногийн өмнө анхны цацалтаа хийсэн байна. Энэ бол одоо би яагаад энэ хоёрыг гаргаад юм гэхээр яг энэ ажлын цаана бид нараас 4 сарыг зарцуулсан байна. Тэ сайн яриад мөнгө дуу хоолой слоган вижн бүгдийг гаргахын тулд эднийг гаргахын тулд хийжээ одоо зохицолд үзэхэд бэлэн. Одоо ингэ цааш явахад бэлэн байна те. За тэгвэл миний хувьд одоо юу гэдэг маркетингийн хүний хувьд брэнд менежер одоо бүгдийн PR бүгдийг ингэ хариуцаад явж байгаа хүний ажлаа хийчихтэй саклаа гаргах. Тэрэндээ амар happy. Эсвэл тэрний талаар гоё ярих юм бол энэ чинь биш үү бид нар шүү те манай маркетингийн баг шүү гэж ярих жишээ те. Тэгвэл энэ бол ерөөсөө лид аваа байгаа байхгүй. За яа одоо яах вэ? Яа ингээл бөө юм хийжлээ nice тэгээд тэгтэл одоо бодит амьдралаа яг манай за бүтээгдэхүүн ч юм уу ямар нэгэн үйлчлэл юм уу тодорхой хэмжээ брендинг хийгээд зориод хөрөнгө оруулалт хийгээ явж байгаа бол энэ нь яг ямар бодит амьдрал яа. Дараагийн алхам юу гэдэг юм гэхээр бас амар хэцүү. Жишээ нэг бүтээгдэхүүн дээр одоо ингээд ламгуун дээр нэг худалдагчийн тавьсан одоо өрөлтийн юугаар баг явчихж байгаа байхгүй. Тэрний дундаас яаж бидний яг тэрнийг зовж хөдөлмөрлөлтөд түүхинч бичээл ингэлтэнчний гоём гаргаад байгаа нь яаж бид нар онцгой байх юм те. Тэрнээр бид брендингийн дараах ойлголтыг бас бодолцох хэрэгтэй байна. Брендинг бол зүгээр бид трейдмаркаа аль бие усаар утга учиртай гаргасны нэг шинж тэмдэг юм байна гэж ойлгоё те. За хувцсны явж одоо нэг том аутлет дээр ингээл бүгдийг ингээл чигцэн те Pixel, Fan ингээл Google очиход яаж яг тэр Zara ч юм уу эсвэл яг тэр одоо тэр нэг LV ч юм уу те нэг гоё юм ч юм уу нэг эсвэл бүр нэг мэдгүй нэг юм авах юм. Амар хэцүү. Тэгэхээр бид нар яаж тэр дуудлагыг хийд юм бэ? Яаж тэр хоногшваа гэдэг дээр бид нар илүү ярьж байгаа. Одоо лог маркийг бид нар илүү тэр талаасаа харах хэрэгтэй байна те. Одоо бид нар лог марк хийх хэрэгтэй. Тэгвэл энэ олон талаар юусэн юмны чинь дараа бид нар энийг хийхин тулд ямар алхмууд байд юм бэ? Энэний талаар ойлголт ихлээр авах хэрэгтэй. За жишээ хэдэн жилийн өмнө гэх юм бол бид нар одоо юу гэдэг BMW гэдэг нь бид нар нэг аваад унахад амар хол санагддаг байсан бол тий. Эсвэл юу гэдэг MacBook-ийг аваад яа үнэтэй ямар сак юм гоё авах юмсан гэж барил хэлээл нэгдэг гэсэн бол одоо юу гэдэг брэндүүд бол бид нартай хэрэглэгчтэй маш ойрхон болчихжээ. Бид нар хүссэн юмаа хүссэн цагтаа авч чаддаг болчихжээ. Өөрөөр хэлбэл бидний мэдээж санхүүгийн чадвар сайжруулж байгаа. Нөгөө талаасаа нөгөө маркетинг бүтээгдэхүүнчлэлтийн маань үнэхээр худалдаа авалт юм сайхан нөхцөлтэй гаргаад өгсөн байна тий. Тэгэхээр брэндүүдийг бол одоо бидний араас чөлөөтэй бид нар хүснээ авч чадах болчих. Тэгвэл одоо юу гэдэм бэ? Бидний гэдгийг шахацаа яг out of juice болсон байхгүй. Брэнд гэдэг үг маань өөрөө одоо юу гэдэг тий. Иргэн тойрон тэр чигээр брэнд аваад байна. Хүмүүс олноороо хэрэглэж байна. Ингийн ойлголт байна. Нэг тийм бахархаад байх юм шиг болчих. Брэнд гэхээр чи брэнд юм хүмүүс юм баа энийг сонирхолсон байна тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл lack of emotion буюу биднэрт те яг тэр олон саяны арцсан олон юм дотроос яг л танахыг л яагаад авах хэвээр гэдэг юм дээр энэ emotion буюу бидний сэтгэлийн тийм сэтгэл хөдлөл гэдэг юм тэр бүтээгдэхүүн дээр одоо цөөрцөн байгаа байхгүй. Түрүүний би жишээн дээр хэлдэг нь одоо яагаад гэж хэлж юм гэхээр амар хол санагдажсэн дээ BMW өнөөдөр амар ойрхон болчих. Одоо тийм хүн бүр одоо хүснээр Mac-ийг авдаг болчих. Mac авсан хүн л кул харагдаад идэв гэсэн бол бүгд авдаг болчих. Энд чинь өөрөөр хэлбэл анхны тэр нэг амар гоё эмоц маань нэлээд багасчихжээ. Одоо эмоц гэдэг зүйлийн талаар бол нэлээд хомсдолтой байгаад байна. Өөрөөр хэлбэл брэнд бий олноор хүчтэй брэнд бий олноор бий болсноор ихэд ийм юм үүсэт идэм байл л да. Энэ Bluetooth-ийн олон юмнаас яг л танахаас сонголоо маркет зэрэг хийцгээе тий цаг болчих. Зүгээр нэг логогоо зураад их гоё концепттэй, их гоё профешнл хийцэн дээр гарахад суугаад авах биш болчих. Гэхдээ нөгөө талаас бахарх чинь яагаад гэвэл бид нар маш гоё одоо мэрэгжлийн түвшинтэй бүтээгдэхүүнийхээ өнгө төрхийг гаргачлаа, voice-д олчлаа. Яаж байнга
маркетинг үнэхээр танад бүтээгдэхүүнийг хардаг болохын гэдэг дээр бид нар маш их тулж ажилладаг болсон. Ингээд бид нар бүтээгдэхүүнийг гаргацсны дараах тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулаад лоу маркетинг хийх ёстой байна. Энэ дээр бол мэдээж нэг өдрийн дотор гарч чаддгүй. Өөрөөр хэлбэл бид нар өөрсдийнхөө бүтээгдэхүүндэд дурлуулахын тулд, брендтэй дурлуулахын тулд маш том зорилтыг тавьж ажиллах хэрэгтэй болчихж байгаа. Брэнд болон лоу маркетинг ялгаа нь яг юу байгаа юм бэ? Энд бас жоохон өөр нэр томьёоны юм те ялгаатай байгаа дээ. Information энэ бол зөв мэдээлэл болчих чинь брэнд юм. Брэнд гэдэг чинь өөрөө зөв information гэдэг болчих байгаа байхгүй. За лоу маркетинг илүү тэр хүнтэй коммуникацд ороод ингээд харилцаа авах үүсгэж эхэлж байгаа байхгүй. Одоо жишээ нь Макасар те юу гэдэг. Одоо чи миний лоу маркетинг бол миний лоу маркетинг бол Mac мөн те жоохон сар пүнэрч юм хөө арчиж марцдаг гэж мэдээ л те. Юу гэдэг тэр шиг энэ бол миний Mac-тай үүсгсэн харилцаа болчих байгаа. Нөгөө талаасаа бид нөгөө нэг зүгээр хэрэглэгчид өөрсдөө тэрийг нэг дүгндэг бол одоо энэ дээр хүмүүс бүр хайрлаад эхэлдэг. Spiritual гэдэг юмыг бид нэр маш сайн хийх хэрэгтэй. Бусад ялгаануудыг чахтай бид нар одоо ингээд зүгээр ингээд томьёоны үед ингээд харах юм бол байгаа тийм. Гол нь үнэзүүлэх гэдэг юм ялгаатай байд юм байна. Low mark бид нар тэрийг л ингээд хөнгөлөл нэмэл одоо consistency гэж хэлж байгаа. Тэрийг байнга давтаал тэгцээрээ тэр хүний болох нь байна л да. За тэгээд мэдээч энийг бол илүү creative team дүрслэл creative team нөгөө нэг юмнуудыг ажлуудыг хийж чадах хэрэгтэй. Түрүүний content marketing yes exactly гэж зүгтэй. За хэрвээ одоо юу гэдэг энийг брендийг сурчлагын агентлагууд хийж чаддаг бол low market бол idea тэр компани өөрөө ол хийж идэг. Low market компани бол өөрөө бий болгож идэг. Тэгвэл дурсан хүн ямар юм бэ? Хараалаа ширтэл амирч юм ихтэй. Нөгөө зүлгээл миний яриад байгаа Mac шиг. Өөр яа гэв тврээл юмар. Үнсэл юмар тий. Нисчмэр ч юм шиг, дуулчмаар ч юм шиг. Дурлцсан өөр үнэхээр тийм байдаг. Одоо жишээ нь хайрын талаар амар зөвөрлүүдийг илүү бид нар бас бодож явах хэрэгтэй байна л да. Жишээ нь юу гэдэг дайны үед тэр нөгөө цэргүүд яаж одоо амьд гардаг байсан. Хайр дээр амьд эзэлдэг байсан гэдэг нэг статистик харлаа л да. Хэрвээ тэд нар дурлаагүй байсан бол хэрвээ тэд нар хайрлаагүй байсан бол 3-4 дахин илүү төрүүлээд өгсөн байх хэрэгтэй болчих жоох байхгүй. Яг бүхэл эцсийн мөч нөө мөнө бодож мандал яаж ч аль тусаал ингэж мэдэл мэдгүй дайдал явдаг байх жишээ дээ тий. За дараагийн бас нэгэн гол факт гэх юм бол маш их цагийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл бид нар бүтээгдэхүүн дээр ирээд очих юм бол өнөөхөл нөгөө бивэ дээр маш их цаг зарцуулаад роботын солиол ингээл байн ингээл гоё засварт нь ороод те тэрийг ингээл хайрлал ингээл тэр хүндээ аяг одоо бүтээгдэхүүн дээр брэндтэй цагийг зарцуулдаг юм байна. Бид нэр хэрэг маркетер гэдэг тэгж ойлгох. Хин нэгэн бол энийг ерөөсө шахаж дарамтлж өгдөг. Чи наатаал байр энийг линк те тэгж ярьдгүй нь бол цаанаас заягдсан гэдэг. Өөрөөр хэлбэл энэ бол миний л туртай хинч чамаар алддаггүйгээр тэгж болгодог ахын. Чи миний нүдээр хардаг ч болоосаа гээл те одоо юу гэдэг одоо дурлсан үнэ харцаар харах юм бол магадгүй нэг сайн баач гэж яах юм бид нар хөөнөөс гэхдээ энэ үний нүдэнд л одоо бүр чинь real man харагдаж байгаа юм ч юм уу те яг энэ шиг өөрийнх нь бүтээгдэхүүнүүдээ бид нар брэндтэй дурлуулах хэрэгтэй байна. Энийг бид нар low market гэж маш тавчандаа ойлгох юм байна. Өөрөөр хэлбэл дурлал гэдэг нь цаанаас нөгөө нэг ирээд emotional юм яриад байгаа байхгүй. Сэтгэл хөдлөл нь үйлдэлийгээ илүү дагуулж лид хийж явж байгаа юм байна л да. Худалдаа авалтан дээр ч гэсэн хамгийн их харагддаг. Судалгаан дээрээс ингээ камер тавиад ингээ харахад бол яг тийж гарч ирсэн гэдэг юм байна. Тэгэхээр ямар нэгэн reason-ээр ч юм уу ямар нэгэн хөшүүртэх юмар илүү ингэхээс илүү тэр хүний сэтгэлээр нь илүү татах хэрэгтэй байна гэдгийг харах хэрэгтэй байна. Таны хэлсэн ялгааг бол энэ Donald гэж хэлсэн баа. Өөрөөр хэлбэл энэ хоёрын ялгаа нь юунд байгаа юм гэхээр сэтгэл хөдлөл нь үйлдэлийгээ дагуулт юм байна. Өөрийгөө ямар нэг шалтгаангүйгээр сэтгэл хөдлөлөөрөө үйлчлэг гаргадаг гэдгийг харуулна сайн видео үзүүлсэн. Тэгэхээр бидний бүтээгдэхүүн чинь өөр ирэхгүй харангуй тэрийг нэг аваалгүйш ядаж нэг наалт авчи ядаж нэг ингэж тэгчээ те тэрийг нэг кэрлүүлэх хайрлуулах цагийг илүү их болгож өгнөөс энэ өөрсдийнх нь бүтээгдэхүүн ийм болох хэрэгтэй байна л да. За тэгвэл одоо юу гэдэг лоу марка бид нар бас хэмждэг байх нь яаж лоу марк болох вэ те тэр өөрөлд нэг юм бид нар нөгөө бүтээгдэхүүнээс харахад жишээ нь ямар бид нар өөрсдийнх нь бүтээгдэхүүний лоу марк болсон байх гэж хэлэх үү гэдэг дээр энэ зургийг харуулж байгаа. Өөрөөр хэлбэл хүндлэлтэй дээрээс нь
маш их хайр. Энэ хоёр давцаараа Longmark болж идэм байна л да. Одоо чинь энэ Longmark-ыг үндэслэн Saatchi гэдэг нэг компани, консалтинг компани Sion өөрөө энэ ойлголтыг бол гаргаж ирсэн байгаа. Тэгээ тэрний сайт руу нөрөхөөр яг хүмүүс өөрсдийнх нь продуктуудтай, брэндүүдтэй нэг хайраа өгөөд тэгээ ингээ рейдүүд нь бол гарч идэг. Тэгээд шилдэг 100 Longmark шилдэг. Эсвэл чи өөрийнх нь Longmark болгомоор бүтээгдэхүүнүүдэд оруулаа. Би тийм өчтөр сонирхож байгаад Монгол ID-гийнхаа юуг оруулсан. Тэгээд сабмит хийгээд хариу ирсэн юм шиг байна. Тэгээд тэрнэр ингээд нэг хүмүүс ингээд хэрэг манай би үнэхээр амар мундаг хүн байгаад нэг жилийн дараа ахмаар Longmark хинжих боломжтой болчихно гэсэн тий. Тэгэхээр илүү би юу хийж бүтээснийхээ бодитоор харах нэг тийм боломж олгож байгаа. Тэгэхээр та хэд бас туршаад үзээрэй. Longmark.com-ыг орохоор тэрэн дотор тийм үлдэг юм байна. За тэгвэл хүндлэл гэдэг дээр ингээд чүчүүд нэг дурсах хэрэгтэй болчих жоохгүй. За окей, респект гээл те. Яг намайг энэ хөндлөхгүй байна. Яа манай бүтээгдэхүүн хөндлөхгүй байна. Би энэ ч гэсэн тэдэнд бүрээр хэлсэн цаас нэгээ авчиж гэдэг юм уу те. Тэгвэл тэр нэг хүндлэл гэдэг юм бид нар яаж олж авах хэрэгтэй гэхээр ерөөсөө нуухдахгүй бид нар ерөөсөө нуухдах боломжгүй учраас бид үйлдэл болгоныгаа тийм бодлогын нэг давуу шугамын давуу явж явах хэрэгтэй байна. Одоо жишээ нь намайг таньсан цагт намайг хүмүүс хөндлөж эхлэн те. Эсвэл юу гэдэг нь бас нэг дотроо бүтээгдэхүүнийг Apple-ийг хүмүүс мэдээд хэрэглээд за үнэхээр л юм байна гэсэн дараа энэ Apple өөрөө Longmark болж авахгүй хин нэг ярианаас илүү. Тийм учраас одоо интернетийн бид нар нуугдах газаргүй болцсон одоо энэ бодлохоор ялцчгүй санах хэрэгтэй болчих жоо. Нуугдахч боломж авахгүй нуудагч хэрэггүй өөрөө яг зөвөөрөө тэр анх нөгөө ингредиенс тэр нөгөө эссенсийн боловсруулж явахдаа брэнд эссенс гаргаж явахдаа тэр нөгөө бичсэн бенефитүүд түрүүний нөгөө нэг харуулж ирсэн баблууд байсан шүү дээ. Тэднийхэн давуу ингээд дайршуулах хэрэгтэй. Түүнээс гаж хол нөгөө sorry те. Тэр шиг бид энэ хүндлэлийг олж авсны дараах манай Longmark маань илүү баталгаажтай байх нэ. За тэгээд emotional connection builds strong brands.